За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө ээлжид видеогоор та бүхэндээ нэгэн гадаадын маш гоё заасан хичээлийг та нартайгаа өөрийнхөө хэмжээгээр орчуулан хүргэхээр шийдлээ. За энэ бол биднэрт хамгийн хэрэгтэй яаж хүмүүс тантай харилцах харилцааг өөрчилж болох вэ гэдэг тий. За бид нар жишээлбэл найзаасаа эсвэл хажуудах ханиасаа эсвэл ажлын хүнээсээ надтай гоё харьцаасаа надтай өөрөөр харьцаасаа эсвэл намайг хүндлээсээ намайг хайрлаасаа гэж боддог тийм үү. Тэгвэл үүнийг яаж бид нар emotional begging буюу ингээд гуйхгүйгээр тий намайг хайрлаад өгөөч гэж гуйхгүйгээр яаж хүмүүс танд хэрхэн маш таны хүссэн шиг тааламжтай сайхнаар харьцдаг болгох вэ? Хэрхэн хүмүүс таныг гоё treat хийлгэх вэ гэдэг талаарх маш гоё хичээлийг заах гэж байгаа. За тэгээд энэ хичээлийг орчуулад хүргэнэ. За яагаад энийг орчуулж байгаа вэ гэвэл манай ховсын эмчилгээнд маш олон хүмүүс ирдэг. Манай нөхөр намайг хайрладаггүй. Миний найз залуу намайг ерөөсө хүндэлдэггүй. Тэр ингээд өөр эмэгтэйчүүдийг ингээд айгүй ингэж хүндэлж харцдаг мөртлөө аав ээжээгээ хүндэлдэг мөртлөө намайг хүндэлдэггүй. Манай ажлынхан тэгээ бусад дагнартайгаа нэгэнтэйгээ гоё харцдаг мөртлөө надтай гоё харцдаггүй, намайг гадуурхдаг. Эсвэл манай хадам ээж надтай муухай харцдаг, намайг хүндэлдэггүй, намайг хүний чирээ тоодгүй гэд маш олон асуудлууд манай ховсын эмчилгээнд ирдэг. Хэрвээ эдгээр асуудлууд танд байх юм бол та ч гэсэн ховсын эмчилгээнд ороод өөрийгөө эдгээх тэр даалт тухамсарт байгаа тэр ихтгэл өнөмчлүүдийг арилгуулах бүрэн боломжтой. Мөн түүнээс гадна яагаад энэ зүйл байдаг юм бэ гэдгийг энэ удаагийнхаа хичээлээр та нартайгаа товч заах болно. За ингээд хичээлээ эхэлцгээе. За нөгөө жоохон ханиадтай байгаа. Гэхдээ яг хоо You walk into a room and somehow become furniture. People look through you, talk over you, forget you're there. It's not your personality, it's your presence. Here's what nobody tells you about being overlooked. It has nothing to do with your intelligence or worth. The issue is that you're unconsciously signaling to others that you don't expect to be noticed. За юу гэж юм? За ингээд өрөөн дээр та байлаа. Өрөөн дээр байхад хинч таныг харахгүй те хинч таны оршихууг ингэж мэдрэхгүй таныг нэг юм тавилга юм шиг хинч таныг ингэж харахгүй мэдрэхгүй байх нь юутай холбоотой гэж энэ таныг үн цэнгүй эсвэл энэ таныг ухаангүй гэдгийг илэрхийлэхгүй энд байгаа гол асуудал болохоор та яагаад тоогдохгүй яагаад дурсагдахгүй яагаад чухал биш байгаад байгаагийн гол шалтгаан нь даалт тухамсрын түвшинд та бусдад сигнал өгöd байгаа. Та өөрөө бусдад сигнал өгöd байгаа. Та тэднийг өөрөө ч мэдэхгүй анзаарахгүйгээр та бусдад сигнал өгöd байгаа. Тийм учраас толин тусгал адил тэр зүйлийг та хүлээж аваад байгаа гэсэн. Тэр зүйл танд байгаа гэсэн. За үргэлжлүүлээд явъя. Your body language, your voice, how you occupy space. They're all whispering ignore me before. Тэгэхээр таны body language буюу таны биеийн хөдөлгөөн, биеийн хилэмж, тэгээд таны өөрийгөө авч явж байгаа байдал бүх зүйл маань, энерги маань бусад хүмүүст юу гэж шивнэж байна вэ гэвэл намайг игнор хий. Намайг бүү тоо. Намайг бүү тоо. Би бол хинч биш гэсэн тэр сигналыг өгöd байгаа гэсэн. Or you even speak. The good news, this is completely reversible. За тэгээд хамгийн гоё мэдээ нь үүнийг засах боломжтой. Гэхдээ энэ нь та өөрийгөө өөрчилөх гэсэн үг биш. Гэхдээ та энэ тоогдохгүй байгаа, reject болоод байгаа, шовдруулагдаад байгаа, орхигдоод байгаа энэ зүйлийг өөрчлөх боломжтой гэсэн. It's not about changing who you are. It's about removing what's hiding you. Think about. За тэгэхээр энэ бол өөрийгөө өөрчлөх гэсэн үг биш. Өөрийнхөө нуугдаад байгаа өөрийгөө ил гаргаа гэсэн үг. About the last meeting you attended. Notice how some people's opinions get heard while others get ignored, even when saying the same thing. За заримдаа та нар маань сүүлийнхаа уулзалтыг бодоод үзэх юм бол зарим хүмүүс хурал дээр үг хэлэхээр ингээл хүн болгон сонсож аваад байдаг мөртлөө
Яг тэрнтэй адилхан зүйлийг өөр нэгэн хүн хэлэхээр ингээд ерөөсө тоохгүй тэрийг хин сонсохгүй өнгөрөөд байдаг. Тэ ялангуяа уулзалтууд дээр. It's like confidence is a volume button that's either up or down. Most of us are broadcasting on mute. When you understand this principle, your perspective shifts. You stop wondering why others get opportunities you don't. You start becoming someone others naturally listen to. Тэгэхээр одоо та өөрийгөө гайхахаа зогсоох хэрэгтэй. Яагаад зарим хүмүүсийг сонсоод яагаад намайг сонсдгүй юм бэ гэдэг тэр одоо өөрийн тэр бодлыг солих хэрэгтэй. Тэгээд та өөрөө тийм нэгэн болох хэрэгтэй. Таныг одоо ерөөсө байгаагаар чинь байглаасаа бусдад сонсогддог нэгэн, байглаасаа бусдад одоо нэг дурсагддаг нэгэн болж өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. We've all had that friend who commands attention without trying. Today, you discover that Магадгүй танд ямар нэгэн найзууд байгаа ах, ямар нэгэн команд өгөхгүйгээр одоо хүн болгон түүн рүү анхаарлаа хандуулж идэг тийм хүмүүсийг бид нар мэддэг штеп. Харизм өндөртэй хүмүүстэй. Тэгэхээр өнөөдөр бид нар тэр томьёог олж харна. Тэрний нууц нь юу юм бэ? Зарим хүмүүс харизм өндөртөө ямар ч одоо нөгөө effort хийхгүйгээр ямар ч зүтгэл гаргахгүйгээр бусдыг анхаарлыг татаад байдаг, бусдад дурсагдаад байдаг гол шалтгаан нь юу юм бэ гэдэг томьёог мэдэх болно. their formula. If you've ever felt like you're screaming into the void while everyone else gets heard, this is your moment. Chapter 1: The Confidence Paradox. Helen Hansel was able to win any competition she За took. тэгээд нэгдүгээр хэсэг нь болохоор өөрөөсөө өөртөө итгэл. Most confidence advice makes you less confident. Fake it till you make it? That's like trying to swim by pretending you're not drowning. Here's the paradox that stumps everyone. The harder you try to appear confident, the more insecure you seem. Why? Because real confidence isn't a performance. It's an absence of performance. За бид нар ингээд өөртөө итгэлтэй байдлыг бол одоо ерөөсөө энэ бол юу гэж нь бодит одоо жинхэнэ өөртөө итгэлтэй байдал бол чимээгүйхэн одоо цаанаасаа гарч идэг зүйл. Энэ болохоор одоо нөгөө ингээд усанд сэлж байгаа мөртлөө усанд живж байгаа юм шиг ингээд жүжиглдэг ийм зүйл биш. Энэ бол одоо цаанаасаа гарч ирдэг өөртөө итгэх итгэл. Confident people aren't constantly proving they're confident. They're just Тэгэхээр өөртөө итгэлтэй хүмүүс бол байнга өөрийгөө өөртөө итгэлтэйгээ батлаад байдаггүй гэж байна. Тэд нар бол зүгээр л одоогоор л байдаг. Өөртөө итгэлтэй хүмүүс бол одоогоор л байдаг. Тэд нар ямар нэгэн зүйлийг батлах гэж хичээдэггүй, жүжиглдэггүй гэсэн үг. present. They're expressing their authentic selves. The moment you stop trying to convince others you're confident, you actually become confident. Тэргээ та бусдыг одоо өөртөө итгэлтэй байлгах гэж одоо хүчлэхээ болсон үед та жинкнээсээ өөртөө итгэлтэй болж эхэлнэ. Жишээлбэл бид нар хин нэг мэдэн шүү дээ. Ямар нэгэн хүмүүс одоо мэрэгчлэтнүүд айгүй ажлаа сайн мэддэг, өөртөө итгэлтэй тийм ээ. Watch someone genuinely confident in their expertise. A master chef doesn't announce they're good at cooking. They just cook. A skilled musician doesn't tell you they're talented. They play. True confidence whispers while insecurity shouts. За тэгэхээр өөртөө итгэлтэй хүмүүс өөрийгөө зарлаад байдгүй тийм. Маш сайн тоогооч хүн, би маш сайн хоол гэдэг өөрийгөө зарлаад байдгүй. Хөгжимчин хүн ч гэсэн би маш сайн авьяастай гэдэг өөрийгөө зарлаад байдгүй. Тэгэхээр өөртөө итгэл бол чимээгүй хүн байж идэг зүйл байна. Батлагдаж оролдодгүй зүйл. This realization is liberating. You don't need to become someone else. You just need to stop hiding behind nervous habits. Тэр та өөрийгөө өөрчлөх хэрэггүй, өөр нэг хин нэгэн шиг болох гэж хичээх хэрэггүй. Зөвхөн та өөрийнхөө одоо зарим нэг одоо нуугдсан зарим нэгэн тэгэхээр та нар маань юу хийх ёстой бэ гэвэл зөвхөн өөрийнхөө ямар нэгэн одоо тархин дээр нуугдсан байгаа тэр зарим нэг зуршлуудыг нуух хэрэгтэй. You don't need to become someone else. You just need to stop hiding behind nervous habits. We spend more time perfecting our LinkedIn headline than practicing how we show up. If you've ever practiced confidence in the mirror only to crumble in real life, you understand this paradox perfectly. Chapter 2: The 3-second rule.
Eye contact is like Wi-Fi. За хоёрдугаар зүйл нь болохоор ерөөсөө 3 секундын дүрм. Тэгэхээр энэ бол нөгөө нүдний eye contact-ыг хэлж байна те. Eye contact бол энэ болохоор яг Wi-Fi шиг. Everyone knows when you don't have it. Here's the exact timing that transforms how people see you. 3 seconds of direct eye contact. За тэгэхээр энэ eye contact бол хүмүүстэр ер нь таныг яаж харахыг тийж мэдээллийг дамжуулж өгдөг байна. 3 секундын дотор танд мэдээллийг дамжуулж өгдөг зүйл. Тэгэхээр маш чухал зүйл бол eye contact байна, тийм ээ? Contact before looking away naturally, not staring, connecting. Most people either avoid eye contact completely or overcompensate with uncomfortable staring. The sweet spot is 3 seconds of genuine engagement, then a natural break. Perfect balance. Interested without being intense. За тэгэхээр 3 секундын eye contact бол таныг яг нэг байглаасаа өөртөө ихтэй харагдуулдаг байна. Гэтэ балансыг барих хэрэгтэй. 3 секундын eye contact биднэрт хэрэгтэй байх нь. Next time someone speaks to you, count it out. 1 Mississippi, 2 Mississippi, 3 Mississippi, then glance away naturally before reconnecting. It's like having a conversation with their eyes. You're engaging with them, not staring at them. This isn't about manipulation. It's about genuine human connection. This one change. Тэгэхээр одоо энэ eye contact буюу одоо нөгөө хүнийхээ тэ нүдрүү нь ингэж харж яг эцлэн харж энэ eye contact хийж байгаа маань ямар нэгэн manipulation биш. Энэ бол одоо тийм байглаасаа жинхэнэ хүн байхын одоо тийм бид нарт заяагдсан зүйл байна. Makes people feel heard and valued. Тэгэхээр энэ зүйл болохоор энэ eye contact бол бид нарыг бусдад сонсогдуулдаг байх нь бусдад одоо сонсогдуулдаг, бусдад харагдуулдаг, бусдад үнцэнтэй болгодог зүйл бол eye contact байна. Бид нар төдийлөн ач холбогдол өгөөд байдаггүй. Энэ eye contact гэдэг зүйл маань бид нарыг үнцэнтэй байлгадаг, бид нарыг бусдад сонсогдуулдаг зүйл байна. Seen by you, they remember you. Eye contact triggers mirror neurons in the brain, creating За тэгэхээр eye contact маань ерөөсөө таны тархи руу яг ингээд толин тусгал мэт очдог ийм маш чухал сигнал байна. instant rapport and trust. It's neuroscience, not magic. 20 minutes choosing the perfect emoji. Тэгэхээр энэ eye contact бол тэр одоо нөгөө тархи судлалаар батлагдсан зүйл. Энэ болохоор ямар нэгэн эд шид бол биш те. 0 seconds thinking about eye contact. Looking everywhere except at the person talking. This technique transforms everything. Master this rule, and you'll never struggle with first impressions again. Chapter 3. The Power Position Protocol. UAE За 3 дугаар will host 3 дугаар free одоо courses on 3 learning дугаар how to хэсэг нь invest. болохоор юу хийж байгаа вэ гэхээр In the course, you will learn how. Your posture is your personal billboard. за Right now, 3 дугаар зүйл нь болохоор power position protocol гэж байгаа. Тэгээ таны одоо position буюу байрлалын хүч. Тэгэхээр бид нарын одоо position буюу бид нарын одоо position гэдэг үлээ posture гэдгийг бид нарын одоо байрлал бол маш чухал байна. you're advertising either confidence or apology. Let's change your message. Confident posture isn't about military stiffness. It's about occupying your space with intention. Shoulders back, spine straight, head level. Think of it as internal. За тэгэхээр posture гэхээр одоо өөртөө ихтэй хүн бол хизээч нөгөө нэг тийм одоо цэрэгшил зогсож байхгүй тий. Өөртөө ихтэй хүн бол одоо мэдээж хэрэг нуруу цэх харц өндөр одоо тийм байрлалтай харагдана гэсэн үг. Анхааралтай ийм зогсно гэсэн үг. Internal expansion. You're not trying to look bigger. You're allowing your natural size to show. Stop compressing yourself to make others comfortable. People start treating you like you belong. Stand up right now and imagine a string gently lifting from the crown of your head. Your spine lengthens, your chest opens, your shoulders find their natural position. Тэгэхээр таны дээр байгаа байдал чинь автоматар бусдыг өөртөө татаж эхэлдэг байна. Таны дээр тэгшхэн нуруу, таны дээр нөгөө энэ цээж маань ингээд нээлттэй байгаа байдал тэгээд таны мөр маань ч гэсэн одоо тий ийм унжсан биш
байглаасаа байх нь таныг одоо өлөө өөртөө ихтгэлтэй харагдуулдаг байх нь. This isn't about looking confident. It's about feeling grounded. Confidence follows posture. Тэгэхээр энэ болохоор бид нарын одоо өөрийгөө тийм нөгөө нэг юм бөөр суурьтай харагдуулдаг байх нь байна. Тэгэхээр өөртөө ихтгэлтэй байдал бол бид нарын одоо нөгөө энэ байрлалыг дагаж ирдэг байх нь. Байрлалыг дагдаг. Your body teaches your mind how to feel. Stand tall. Тэгэхээр бид нарын бие маань бид нарын тархин дээр ямар мэдрэмж авахыг зааж өгдөг байх нь. Хэрвээ бид нар ингээд одоо нөгөө нуруугаа бүгтийлгөөл ингээд унжигаад байхад ах юм бол бид нарын тархи руу сигнал очоод чи одоо уйтхар гоныг мэдрэх ёстой, чи одоо таагүй мэдрэмжийг мэдрэх ёстой гэсэн мэдрэмжүүдийг бид нарын бие маань тархи руу явуулдаг байх нь. Тэгэхээр нуруу маань цих өөртөө ихтэй мөр маань даун тий одоо нөгөө чээж маань ингээд нээлттэй ингээд хойшоогоо ингэсэн одоо ингээгүй хумаагүй тий ингээд нээлттэй байснараа бид нарын тархи руугаа бид нарын бие маань ямар мэдрэмж авахыг зааж өгдөг байна. Тэгэхээр энэс маш чухал байна. Think tall. This physical shift creates an immediate mental shift. You feel more capable. Тэгэхээр энэ бид нарын одоо энэ physical бие авч явж байгаа байдал маань бид нарын одоо оюун бодлыг хүртэл шууд өөрчилдөг байна. Because you're taking up the space you deserve. Studies show that good posture actually increases testosterone and decreases cortisol. Тэгэхээр бид нарын одоо энэ зөв зогсож байгаа одоо байдал маань одоо энэ дэлгэцэндээ харагдаж байгаа энэ химийн томьёо шиг тэгээ бид нарын одоо кортизолыг бууруулад одоо тестостерон дааврыг бас одоо нэмэгдүүлж өгдөг юм ач холбогдолтой байх нь. Тэгэхээр биднэрт хэрэгтэй байх нь. You're literally changing your brain chemistry by changing your position. Better posture talking to our pets than to our body. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө position буюу байрлалыг өөрчлөлснөрөө бид нар өөрсдийнхөө тархиныхаа химийн одоо агуулгыг өөрчилж чадах байх нь. Bosses, let's fix that. Slouching and immediately feeling smaller inside. You understand this connection. Your posture is a choice. Choose confidence. Тэгэхээр бид нарын постур бол одоо нөгөө байрлал бол бид нарын сонголт. Тэгэхээр өөртөө ихтэй байдлыг сонгох гэж байна. За, chapter 4 хэсэг. Chapter 4. The space expansion technique. Small people try to make themselves big. Confident people make others feel big. За, тэгэхээр энд ингэж байна. Одоо тэг жижигхэн хүмүүс бол өөрийгөө том харагдуулахад хичээдэг. Харин өөртөө ихтэй хүмүүс бол бусдыг том гэж мэдэрдэг гэж байна. Тэгэхээр өөртөө ихтэй хүмүүс бол бусдыг одоо том гэж мэдрүүлэх зүйлийг хийдэг байхна. Бусдыг одоо хүндэлдэг байхна. Бусдыг одоо том гэж мэдрүүлдэг байхна. Харин жижигхэн хүмүүс болохоро өөрийгөө одоо өөрсдийгөө том гэж харагдуулах гэж хичээдэг байхна. Яг зөвөнд харагдаж байгаа шиг тийм ээ. Here's how to expand without overwhelming. Taking up space isn't about spreading out like a starfish. It's about existing fully in the space you naturally occupy. No shrinking, just being. Stop making yourself smaller to accommodate others' discomfort. Тэгэхээр одоо ерөнхийдөө баг зэргийн нөгөө нэг зайгаа баг зэрэг томруулаад ерөөсөө байгаагаараа л байгаа маань бид нарыг одоо илүү байглаасаа илүү тийм харизмтай харагдуулдаг байна. Give them permission to be bigger too. Тэгэхээр ингэж өгснээрээ бид нар бусдыг ч гэсэн зүгээр л байгаараа байснараа бусдыг ч гэсэн бид нар одоо том гэж харагдуулах боломжийг өгдөг байна. Зөвшөөрлийг өгдөг байна. Beautiful dynamic. Instead of competing for space, you're creating more space for everyone. Next time you sit down, notice your first instinct. Do you pull your arms in, make yourself compact? Instead, let your arms rest naturally. You're not trying to dominate the space. You're just refusing to apologize for existing in it. Space is not finite. Confidence creates more of it. За тэгэхээр одоо нөгөө нэг ингээд бусадтай одоо нөгөө нэг ингээд strength гэдэг штеп би нэг монголоор ойлгох мэдтгүй.
Тэгэхээр одоо таны байгаа байдал нь ер нь хөдөө бол юу гэж юм space буюу одоо нөгөө зайг одоо тэр зайг одоо удирдах гэж хичин хэрэггүй. Зүгээр л зүгээр л үүнийг одоо орхи орхи тэгээд тэгэхээр тэр үед одоо нөгөө өөртөө тэр итгэл маань илүү одоо болж эхэлнэ. Уусахыг зогсоо гэж хэлмээр юм байна. More of it. Stop shrinking. Start inspiring. People see someone comfortable. Тэгээд зоригжуулж ихэл. In their own skin and want that feeling too. Your comfort with yourself becomes their permission to be comfortable with themselves. Тэгэхээр таны одоо өөрөө таны тайван амар амгалан grounded буюу ингээд буур суурьтай байгаа байдал маань бусдад ч гэсэн тав тухтай байх боломжийг зөвшөөрлийг автоматар өгж өгдөг байна. Тэгээ та хэрвээ тийм биш ингээд одоо яана гэл ингээд бусдад наардаад бусдад уусаал ингээд нэг юм тайван бус байгаа байдал маань таны үн цэнийг бууруулад таныг одоо нөгөө нэг сонсогддгүү харагддгүү ингээд юм нөгөө нэг юмд сонгогддгүү орхигддгүү хүн болгоод танаас одоо нөгөө хүмүүс таны хажууд comfortable биш байдаг баха нөгөө тухтай биш байдаг баха. Зүгээр л байгаагаараа тайван байснараа бид нар бусдад ч гэсэн тайван байх боломжийг өгдөг байх нэ. Apologizing for existing when we should be grateful others get to experience us? Made yourself smaller to make someone else comfortable? Today that changes. Your full presence is a gift to the world, not a burden. Imagine being able to build. Тэгэхээр бид нарын одоо өнөөдрийн just by thinking about it. Beat base 44. Chapter 5. The vocal authority method. Your voice carries more. Today that changes. Your full presence is a gift to the world, not a. Тэгэхээр таны ерөөсөө өөрөө чинь байгаа байдал байгаагаараа л байгаа маань том энэ дэлхий дээр том шагнал гэж байна. Энэ бол ерөөсөө тийм дарамт биш, энэ бол том шагнал. За 5 дугаар зүйл нь болохоор таны одоо Chapter 5. The vocal authority method. Your voice carries more than words. It carries confidence, certainty, and credibility. Тэгэхээр таны одоо тэр таны дуу хоолой. Таны дуу хоолой бол одоо нөгөө дуу хоолойгоор илэрхийлэх арга гэж байгаа. Тэгэхээр таны дуу хоолой болохоор юу илэрхийлж байдаг вэ? Таны үгнээс илүү зүйлийг илэрхийлж байдаг. Үгнээс илүү чухал зүйлийг. За одоо жишээлбэл харъя. Your voice carries more than words. It carries confidence. Таны тэр дуу хоолой маань одоо өөртөө итгэх итгэлийг certainty and credibility. илүү тодорхой байдлыг харуулж байдаг байна. Vocal confidence isn't about being loud. It's about being clear, calm, and deliberate. When you speak, let each word have weight. Lower your voice slightly, slow your pace, and eliminate uptalk. When you speak, let each word have weight. Lower your voice slightly, slow your pace, and eliminate. Тэгэхээр бид нарын одоо нэг ярьж байгаа үед бид нарын дуу хоолойны өнгө бас их чухал. Тэгэхээр бид нарын тэр ярьж байгаа үг болгоны жин аягүй чухал. Тэгэхээр бага дуу хоолойгоор одоо намуухан дуу хоолойгоор слайд бүр алхуурхан ярих хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө одоо нөгөө нэг ярианы хурдыг одоо жигдлүүлээд удаашруулад тэгээд нөгөө нэг чанга ярихыг буруулах хэрэгтэй. Дууны өнгийг буруулах хэрэгтэй. Uptalk. That questioning tone that makes statements sound like questions. Confident people speak as if their words matter, because they do. Your voice is your instrument of influence. Тэгэхээр таны одоо нөгөө бусдад нөлөөлөд байгаа хамгийн чухал зүйлүүдийн нэг нь болохоор таны дуу хоолой байх нь. Таны дуу хоолой бусдад нөлөөлөх гол зэвсэг болдог байх нь. Тэгэхээр үүнд бид нар анхаарлаа хандуулах хэрэгтэй. It with intention. Record yourself saying, I have an idea in your normal voice. Now say it again, but lower, slower, with a period instead of a question mark at the end. Feel the difference? За эхлээд та мэдээж хэрэгтэй надад нэг санаа байна гэж хэлээд үзгэж байна. Дараа нь түүнийгээ хэлэхдээ илүү одоо намуухан дуугаар хэлээд үзээрэй. Тэгэхээр энэ хоёрын хооронд ялгаа харагдана гэж байна. That's the sound of someone who expects to be heard. Тэгээ энэ болохоор
Энэ болохоор бид нарын одоо нөгөө нэг бусдад сонсогдох гол зүйлүүдээ нэг бусдад сонсогдох одоо игнор хийгдэхгүй байх гол зүйл нь энэ байх нь байна. За жишээлбэл одоо энэ дэлгэцэн дээр I have an idea. I have a I have an idea гэдэг хоёр үг байна те. Энийг хоёр янзаар адилхан өгүүлбэр гэхдээ энийг хоёр янзаар хэлэх хэрэгтэй. It's completely different impact. Voice matches your value. People listen different to be heard. The same words, completely different impact. За жишээлбэл I have an idea гэж хэлэх нь болохоор тийм нэг юм стресстэй тэгээд юм тодорхойгүй байна. А жишээлбэл I have an idea гэж хэлэх нь илүү тийм тайван сонсогдож байна. Тэгэхээр нэг ижлэхэн өгүүлбэр хоёр өөр утга санааг дамжуулж байна. Voice matches your value. People listen differently. За тэгэхээр энэ бид нарын хамгийн чухал зүйл болохоор бид нарын voice буюу дуу хоолой бид нарын үн цэнийг илэрхийлдэг байна. Тэгэхээр хүмүүс таны дуу хоолойноос хамаарат таныг өөрөөр сонсож эхэлнэ. Өөрөөр сонсож эхэлнэ. They stop and pay attention because your delivery tells them this matters. Leaders aren't born with better ideas. Тэгэхээр энэ өдөрдөгч хүмүүс болохоор анх төрөхдөө л тийм сайн гоё айдиатай, эхнээсээ тийм гоё бизнес санаатай төрдгөө. They're born with better delivery. Practicing our playlist more than our speaking voice. Yet our voice is our most used instrument. Great idea dismissed because of how you said it. This changes that forever. Your voice is your brand. Make it memorable. Тэгэхээр өдөрдөгч хүмүүсүүд анханасаа тийм бизнес санаатай төрдгөө. Тэр хүмүүс маань өөртөөхөө дуу хоолойг одоо хүргэлт болгож ашигладаг гэсэн үг. Тэгэхээр таны дуу хоолой бол таны брэнд. Тэгэхээр үүнийг одоо тийм дурсагдах болгож ашиглах хэрэгтэй. Өөртөөхөө дуу хоолойг ашиглах хэрэгтэй. Want to level up your people skills? Join our YouTube membership for early access to scripts, input on future topics, and connection with a community that gets the social struggle. Click join below and let's master human interaction together. Chapter 6: The Fidget Elimination System. Your nervous habits are broadcasting insecurity in real time. Let's turn off that signal and replace it with stillness that speaks volumes. Every fidget is a confidence leak. Touching your hair, adjusting your clothes, checking your phone, they're all saying, I'm uncomfortable with myself right now. За тэгэхээр бид нарын бид нарын үйлдэл болгон бид нарын одоо өөртөө итгэх итгэлийг харуулж яадаг байна. Жишээлх юм бол бид нар одоо нэг уцаа байн ухаад утас руугаа байн хараад байгаа маань тэгэл үсээ ингээл оролдоол байгаа маань эсвэл одоо гар ухруугаараа ингээл одоо оролдоол байгаа маань бид нарыг ямар нэгэн тийм юм тухгүй байгааг харуулдаг байна. Тэгэхээр энэ болохоор энэ зүйл бол бид нарыг одоо илүү буур суурьтай биш юмч харагдуулдаг зүйл байх нэ. Stillness is not about being frozen. It's about being grounded. Body calm, mind follows. Confident people move with intention, not compulsion. Every movement should have a purpose. For the next Тэгэхээр одоо өөртөө итгэлтэй хүмүүс болохоор өөрийнхөө анхаарлыг удирдах байдаг. Тэд нарын хөдөлгөөн болгон зоригтой байдаг. Тэд нар тайван байдаг. Тэдний бие болон оюун бодол нь тайван байдаг. Conversation, keep your hands visible and still. Notice the urge to fidget, but don't act on it. Breathe through the discomfort. Meditation in motion. You're training yourself to be present without needing to discharge energy through movement. Stillness is a superpower in a world of constant motion. Stop fidgeting. Start commanding. People see someone at peace with themselves and want to follow that energy. За одоо хин нэгнийг одоо нөгөө нэг ингэж заах, хин нэгэнд тушаах, хин нэгэнд команд өгөхийг зогсоох хэрэгтэй. Тэгэхээр яагаад гэвэл хүмүүс тийм хүнийг биш, хүмүүс тайван хүмүүсийг илүү дагах хандлагатай байдаг. Stillness projects strength. Random movement projects nervousness. Binge watching entire series, but can't sit still for a 10-minute conversation. Realized you were fidgeting and felt embarrassed? You're about to break that cycle forever. Master your movements. Master your presence. Chapter 7. Тэгэхээр
Таны The одоо authentic vulnerability strategy. Embarrassed? тэгэхээр таны You're about одоо to break нөгөө that cycle forever. хөдөлгөөн Masking бас your маш чухал movements. зүйлийг Master харуулдаг. your Таны presence. оршихуйг маш сайн Chapter харуулж 7. өгдөг байна. The authentic vulnerability strategy. Vulnerability isn't weakness wearing a disguise. It's confidence with the armor off. Here's how to use it as your secret weapon. The strongest people aren't afraid to show their humanity. They share their struggles, admit their mistakes, acknowledge their growth areas. Why? Because it takes tremendous confidence to be imperfect in public. За strong буюу хүчтэй хүмүүс бол ерөөсөө өөрийнхөө одоо нөгөө нэг алдааг, өөрийнхөө нууцыг одоо нөгөө нэг бусдаас нуухыг хичээдэггүй. Тэд бол тэндээс суралцдаг, түүнийгээ бусдтайгаа хуваалцдаг гэж байна. Түүнийг өсөлтийн одоо талбар болгож ашигладаг. Ер нь бол алдаанаасаа суралцдаг гэсэн. Түүнийг нуухыг хичээдэггүй. Яагаад гэвэл энэ нь болохоор тэд нарыг одоо маш асар их тийм өөртөө ихтэй болгодог байх нь. Secure enough to be vulnerable. Others feel safe around you. You become the person they can be real with. And that creates a magnetic pull stronger than any performance. There's one thing the best communicators always do, but most never try. You see, most Vulnerability is not oversharing. It's strategic authenticity. За энэ зааж арай. Энийг одоо монголоор юу гэж хэлмаар юм те. Одоо Secure enough to be vulnerable. Others feel safe around you. You become the person. Тэгэхээр одоо бид нарын хажууд байгаа хүмүүс маань биднээс одоо аюулгүй байдлыг мэдрэх ёстой. Энэ нь болохоор бид нарыг ямар хүн They болохыг can be real болгодог with. вэ гэхээр бид нарыг илүү And that магнетик буюу соронз мэт хүн болгодог. Бид нарын одоо тайван байгаа байдал, бид нарын хажууд байгаа хүмүүс биднээс аюулгүй байдлыг мэдрэх нь биднэрт илүү одоо бид нарыг соронз шиг одоо юм одоо тийм анхаарал татхууц хүн болгодог байна. Тэгээ энэ нь болохоор ямар нэгэн тийм гүйцэтгэлээс ямар нэгэн олдлогоос илүү бид нар автоматар цаанаасаа байглаасаа тийм одоо нэг харизмтай хүн болгодог гэсэн үг нэг үг гэх creates юм. a magnetic pull stronger than any performance. Vulnerability is not oversharing. It's strategic authenticity. Instead of pretending you know everything, try saying, I'm still learning about this. За тэгэхээр одоо энэ одоо тэр даруухан байх байдал бол одоо муу зүйл биш. Vulnerability is not oversharing. It's strategic authenticity. Энэ болохоор одоо тийм бүх юмыг ингээд хуваалцаад байдаг. Тэгээ ямар нэгэн зүйл биш. Энэ болохоор стратеги арга. Одоо жишээлх юм бол бүгдийг мэддэг юм шиг. Тэ ингэм хэлэн готлоо би мэднэ гэд бүгдийг мэддэг юм шиг жүжиглэхээс илүүтэйгээр би суралцаж байгаа. Би энийг сурж байгаа гэдэг ч юм уу би хичээнэ гэдэг ч юм уу. Энэ нь илүү бид нарыг одоо бусдад татагдах хүн болгодог байх нэ. Instead of pretending you know everything, try saying, I'm still learning about this, but here's what I've discovered. You're not diminishing your authority, you're humanizing it. People trust authentic struggle over fake perfection. Тэгэхээр энэ нь болохоор би одоо суралцаж байгаа гэж хэлснээрээ бид нар өөрийгөө одоо үн цэнийг буруулаад байгаа биш. Зүгээр л бид нар хүн байж байгаа. Хүн байхаар харуулж байгаа. Угаасаа л хүн мэдхгүй байдаг, хүнд мэдхгүй зүйл байдаг. Тэгэхээр бид нар тэр байгаагаараа л байж байгаа гэсэн. Ямар нэгэн төгс байх гэж хичээхгүй гэсэн. Perfection is intimidating. Growth is inspiring. Show your real self, give others permission to do the same. Тэгэхээр өөрийнхөө бодит байгаагаа харуул, өөрийгөө суралцаж байгаагаа, өөрийгөө өсөж байгаагаа бусдад харуул. Ингэснээр бусад ч гэсэн таныг дагаад сантай санал нийлнэ. Тэгхгүйгээр би бүгдийг мэднэ, би бусдаас илүү гэдэг юм дээр тавьчих юм бол бусад таныг даахгүй болоод явчихна гэсэн. Та өөрийгөө тэднээс тусгай юм шиг аваад үлдчихэж байгаа гэсэн. How you build genuine connections. Vulnerability is the bridge between isolation and intimacy. Curating Instagram more carefully than cultivating actual relationships. Authenticity is the antidote.
felt closer to someone after they shared something real? You understand this power. In a world of filters, authenticity stands out. Chapter 8. The Social Energy Reading. Confident people are social chameleons. Not because they're fake, but because they read energy and respond appropriately. Every room has an energy signature. High energy network. За 8 дугаарт нь болохоор юу гэсэн бэлээ түрүү? За 8 дугаарт нь болохоор You understand this power. In a world of filters, authenticity stands out. Chapter 8. The Social Energy Reading. за нийгмийн одоо энергийн уншлага гэж энэ те. За энийг Confident people are social chameleons. Not because they're fake, but because they read energy and respond appropriately. за итгэлтэй хүмүүс болохоор ерөнхийдөө энергийг бол мэдэрдэг гэж байна. Тэгэхээр ямар одоо бүх газар бүх зүйл бол энерги. Every room has an energy signature. High energy networking events, contemplative coffee shops, serious business meetings. Тэгэхээр одоо газар болгон өөр өөр гэсэн энергитэй. Жишээлбэл өндөр энергитэй тийм одоо нөгөө нэг тийм хүмүүсийн networking хийдэг ивентүүд тэгээд ямар нэгэн кофе шопууд тэгээд ямар нэгэн тусгайлсан тийм бизнес уулзалтууд гээд өөрөө болгон газар болгон өөр өөр гэсэн энергитэй. The key is matching the energy while maintaining your authenticity. You're not changing who you are. You're expressing different aspects of yourself contextually. Emotional intelligence in action. Walk into a library versus a sports bar. Your voice naturally adjusts, your energy shifts. You're still. За тэгэхээр одоо бид нарын одоо дуу хоолой бол байглаасаа одоо бид нарын дуу хоолой болохоор байглаасаа тэр газартаа зогсох хэрэгтэй. Тэгэхээр бид нарын энерги өөрчлөгддөг байхаар. За одоо яг энэ зурганы харагдаж байгаачлан одоо номын сан руу явж байгаа хүний энерги. За тэгээд одоо нөгөө баарн дээр, текэн дээр зогсож байгаа хүний энерги гээд энэ болохоор байглаасаа энэ болохоор өөрчлөгддөг байх нь. Гэхдээ бид нар өөрсдийгөө өөрчлөх шаардлагагүй. You, but you're being situationally appropriate. Гэхдээ бид нар Confident people do this consciously and Тэгэхээр бид нар тухайн нөхцөл байдал дээр одоо тохируулан үнийг хэрэглэх ёстой. Өөрийнхөө дуу хоолойг өөрийнхөө бие авч явж байгаа байдлыг тухайн газар дээрээ одоо нөгөө нэг зохицуулж авч явах ёстой гэсэн. Тэрнээс өөрийгөө өөрчлөх, нэг мөсөн өөрийгөө өөрчлөх гэж байгаа биш, аль газарт очиж байгаагаас хамааралаад өөрийгөө авч явах хэрэгтэй гэсэн. skillfully. They become energy enhancers rather than disruptors. We change playlists based on mood, but never consider changing our energy based on the environment. Master energy reading, and you'll feel welcome anywhere because you understand the unspoken rules of each space. Chapter 9. The Magnetic Presence Formula. За 9 дугаарх нь болохоор соронзон одоо нөгөө бусдыг татах соронзон мэт бусдыг татах томьёо гэж орчуулна тий. Chapter 9. The Magnetic Presence Formula. Charisma isn't about being the most interesting person in the room. It's about making others feel like the most interesting person when they're with you. За бид нар үнийг харизм гэж ойлгож байна. Харизм гэдэг бол одоо тийм одоо нэг төгс хүн байхыг хэлэхгүй. Энэ болохоор тухайн өрөөндөр байгаа та бусдад одоо хамгийн их татагдахуйц байж сонирхолтой байж чадсан тэр хүнийг хэлж байгаа гэсэн. They're with you. Magnetic people have discovered the secret. They focus entirely on making others feel valued and important. За магнетик тэр соронзмэд татдаг хүмүүс болохоор өөрийнхөө анхаарлыг бусдын одоо үн цэн болон бусдын чухал байдал одоо хандуулдаг. While everyone else is performing for attention, magnetic people are genuinely fascinated by others. They ask better questions, listen more intently, and respond more thoughtfully. За тэд нар болохоор бусдад чин сэтгэлээс анхаарлаа хандуулдаг. За жишээлбэл нэг хүн үзүүлж байгаа ихтгэл тавиад дууслаа. Тэр хүн бол яг зөв асуултыг зөв газараа зөв дуу хоолойгоор тавьж чаддаг. Тэгээд тэд нар бас одоо зөв бодлоготойгоор хариулж чаддаг. Тэгэхээр энэ томьёо бол маш энгийн гэж байна. Simple. The formula is simple. Curiosity plus appreciation equals magnetic presence. Next time someone tells you about their weekend, don't just wait for your turn to share. Ask follow-up questions. What was the best part? How did that make you feel? За жишээлх юм бол хин нэгэн хүн танд өнгөрсөн 7 өнөөгийнхөө одоо
яаж одоо нэг газар очсон ингэсэн тэгсэн тухайгаа ярих үед та ярьж дуусмагц өөрийнхөөхийг ярих гэж яарах биш. Одоо ядаж түүнтэй холбоотой зөв асуултуудыг асуух хэрэгтэй. Жишээлбэл одоо хамгийн гоё мөчн танд юу байсан бэ гэдэг ч юм уу. Watch their energy shift. They light up because someone is actually interested in their experience. Тэгэхээр тэд нарын энерги солигддог. Ягаад гэвэл та хин нэгний туршлагыг чин үнэнээсээ сонирхож байгаа учраас. We practice our stories more than our listening skills. Yet listening is what makes us memorable. Become genuinely curious about others, and they become genuinely interested in you. Attention is the currency of human connection. Тэгэхээр бидний анхаарал бол бидний хүмүүстэй холбох хамгийн чухал зүйл. Тэгэхээр бусдыг юм ярьж байгаа үед маш их сонирхож анхааралж асуух маань бидний хүмүүстэй илүү одоо нэг холбоог үүсгэж өгдөг байна. За 10 дугаар хэсэг. Chapter 10. The Implementation Protocol. One confident conversation doesn't create lasting change, but consistent confident behavior absolutely will. Here's how to make this transformation permanent. За бидний ганц удаагийн өөртөө итгэх байдал бол биднэрт нэг өөрчлөлтийг авчрахгүй ба харин байнгын өөртөө итгэлтэй зан чанар болохоор биднэрт маш олон өөрчлөлтийг авчирна гэж байна. Тэгээд энэ өөрчлөлт нь бас тууштай буюу урт хугацаанд байна, байнга байна. Confidence is a practice, not a personality trait. Тэгэхээр өөртөө итгэх итгэл бол ерөөсөө дадлага байна. Энэ болохоор ямар нэгэн тийм хүний хувийн зан чанар биш. Шинж тэмдэг биш те төрхийн юм өөртөө итгэлгүй төрөлхийн юм өөртөө итгэлтэй гэсэн тийм юм байхгүй. Энэ болохоор зөвхөн практис байх нь. Тэгэхээр өөртөө итгэлтэй хүмүүс бол энэ практисыг энэ дадлагыг олон удаа хийсэн гэсэн. You build the habit of showing up confidently, one interaction at a time. Start with low stakes situations. The grocery clerk, the coffee barista. За тэгэхээр та өөртөө итгэх итгэлийг одоо зуршлаар дамжуулаад өөртөө дахин бий болгож боломжтой. Угаасаа энэ маань хүний амьдралын явцад олж авдаг тийм одоо зан чанар байх нь. Өөртөө итгэх итгэл бол байглаасаа бий болдог биш. Энийг хүн өөрөө дадлагаар олж авдаг зан чанар. The elevator conversation. Build your confidence muscle in safe spaces first. Then gradually take it into higher stakes environments. Every confident moment builds evidence that you can do this. Choose 3 daily interactions to practice these techniques. Morning coffee order, lunch break conversation, evening family check-in. За тэгэхээр дээр нэг бид нарын одоо 10 дугаар чаптер хүртэл зааж ирсэн одоо тэр eye contact, тэр дуу хоолойны өнгө, бусдад анхаарлаа хандуулах зэрэг энэ дадлагуудыг өдөр болгон хийх хэрэгтэй. Жижигхэн газруудад ч гэсэн таны одоо өглөө та кофе шоп дээр очих үед ямар энергитэй явах уу? Тэгээд гэр бүлийн оройны уулзалтан дээр өдрийн завсарлагын цагаар ч гэсэн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр юунд дээр анхаарах вэ гэхээр түрүүний ярьсанчлан eye contact. Тэгээд өөрийнхөө байрлал буюу posture бие авч явж байгаа байдал. Тэгээд дуу хоолой түрүү ярьсантэй. Focus on eye contact, posture, voice, and presence. Тэгээд өөрийнхөө оршихуй дээр анхаарах хэрэгтэй гэсэн. Your wins. Notice when people respond differently. Progress, not perfection, is the goal. За тэгэхээр бид нарыг одоо прогресс их чухал, бид нар үйл явц их чухал. Төгс байдал биш, бид нарын үйл явц их чухал. Одоо We expect instant confidence like instant coffee, but real confidence brews over time through consistent practice. Consistency creates. За тэгэхээр бид нар одоо нөгөө шууд хурж байгаа шууд одоо нэг өдөрт өөртөө ихтэй болно гэдэг маань одоо бид нар нөгөө instant coffee ууж байгаатай адилхан болно. Харин жинхэнэ өөртөө их итгэл болохоор үйл явцаар ингэж аажмаар хүнд бий болдог зүйл байх нь. Тэгээд тууштай байдал бид нар дээр юуг үүсгдэг вэ гэхээр бидний харах өнцөг буюу identity-г бий болгодог байна. Identity. Show up confidently enough times, and you stop trying to be confident. You simply are confident. Your transformation doesn't end with you. When you change how you show up, you change how others show up too. This is the beautiful multiplication effect. За тэгэхээр та өөрийнхөө яаж харуулж байгаагаа өөрчилж, бусдыг таныг яаж харахыг өөрчилнө. Та өөрийнхөө
өөрийгөө яаж харахыг, өөрийгөө яаж харагдуулж байгаагаа, өөрийнхөө одоо тэр дуу хоолойны өнгийг, өөрийнхөө тэр биеийн байдлыг, eye contact-ыг, дуу хоолой гэд өөрийнхөө тэр бусдад харагдаж байгаа байдлыг өөрчилснөөр та бусдын таныг харах байдлыг өөрчилнө гэсэн үг. Back to personal growth. За Confidence is энэ зүйл болохоор таны хувийн өсөлтөнд маш чухал нөлөөтэй болно. contagious. Stop shrinking to make others comfortable, and you give them permission to stop shrinking too. Take up your rightful space, and others feel safer taking up theirs. You become a catalyst for other people's courage. За тэгэхээр одоо нөгөө өөрийгөө одоо тайван байлгаснаар, өөрийгөө комфорт буюу аюулгүй байдалтай байлгаснараа, тайван байдалтай байлгаснаар нэг утсаа оролдоод юмд ингээд сандраад байгаа юм шиг ийм хөдөлгөөн илүү дутуу юм хийхгүйгээр байснараа та бусдыг ч гэсэн тайван байдлын зөвшөөрлийг өгнө. Бусдад ч гэсэн тайван байх зөвшөөрлийг өгнө. Your children see a parent who values themselves. Your colleagues see someone who leads by example. Notice how your family responds when you stop apologizing for your needs. See how your friends interact when they witness your authentic confidence. You're not just changing your life, you're modeling what self-respect looks like. You walked into this feeling invisible. You're leaving with the exact formula to become magnetic. The tools are yours. The technique. За тэгэхээр бид нар одоо хүүхдүүдтэй өөр дээрээ одоо эдгээр зүйлүүдийг одоо нөгөө нэг ингэж харуулж байдаг. Тэгэхээр за зэмний өмнөхөн яриадлаа. За тэгэхээр энэ байдал бол одоо энэ өөрийгөө одоо энэ өөртөө ихтэй байгаа, ингэж өөрийгөө өөрчилж харуулж байгаа байдал бол таныг өөрийгөө хүндэлж байгаа энэ хэлбэр болж таарна. Тэгэхээр энэ өөрийгөө хүндэлж байгаа энэ техник бол одоо бусад хүмүүс таныг игнор хийхгүй, бусад хүмүүс таныг үл сонсдог. Та тэр орчиндоо тэр нь хуралж бай, ажиллаж бай, гэрч бай. Та тэнд нэг сонсогддог, үнэлэгддэг нэгэн болоход тус болох нь. Тэгэхээр одоо хэрэгсэл бол таних, сонголт бол таних. Тэгэхээр бусдад буруу байгаад байгаа биш, танд одоо сонголт байгаа хан. Та өөрийгөө яаж харуулах, бусад хүмүүс тантай яаж харьцахыг та шийдэх нэ. Та өөрийнхөө хөдөлгөөнөөр, та өөрийнхөө байгаа байдлаараа бусад хүмүүс тантай яаж харьцахыг та шийдэх нэ гэсэн үг тавчхандаа. You walked into this feeling invisible. You're leaving with the exact formula to become magnetic. The tools are yours. The techniques are proven. Your invisible days are over. Your magnetic life begins now. За хэрвээ эдгээр зүйлээ та татаж эхлэх юм бол одоо хэрэгжүүлж эхлэх юм бол таны нөгөө харагддаггүй сонсогддоггүй өдрүүд дуусгууруулж таны одоо нөгөө харизмтай магнетик тим одоо өдрүүд маань эхлэх болно гэж. Тэгэхээр энэ техникүүдийг заавал хийгээрэй. Дараагийнхаа хичээлээр уулзлаа. Түр баяртай.